Улсын онц чухал объектын хамгаалтад гэмтэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалтад байгаа объектын ойр орчимд илэрсэн сэжиг бүхий хүн тээврийн эрсэлт үзлэг хийх, бичиг баримтыг шалгах, хамгаалтын бүсэд гарсан зөрчлийг шийдвэрлэх зохицуултыг бий болгож, хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийслэлийн прокурорын газар, цагдаагийн ерхий газрын зөрчлийг хэрэг бүртгэх газартай хамтран сургалтыг зөрчил шалган шийдвэрлэх, эрх олгогдох, хяналт тавих, эрх бүхий албан тушаалтнуудтай энэ оны 4-р сарын 17-ноос 19-ний өдрүүдэд зохион байгууллаа. Дотоодын цэргийн штаб болон цагдаагийн ерхий газрын зөрчлийн хэрэг бүртгэх газрын дарга нарын хамтарсан удирдамж төлөвлөгөөний дагуу тус газрын зөрчил шалгах, эрх олгох, эрх бүхий албан тушаалтнуудад 3 хоногийн сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг зохион байгуулах явцад цагдаагийн ерхий газрын зөрчлийн хэрэг бүртгэх газраас сургалтын гарын авалга материалыг бэлтгэн албаагч цаашид анхаарах ажлын чиглэлийн талаар холбоотой сургалтын материалыг бэлтгэн албаагч мэргэжүүлэх чиглэлээр сургалтыг зохион байгуул, амжилттай зохион байгуулж дууслаа. 2023 оны 1 сарын 20-ны өдөр дотоодын зэргийн тухай нэмэлт өөрчлөлт бол дотоодын зэргийн албаагч зөрчил шалган шийдвэрлэх хэрэгтэй болсон. Цагдаагийн ерхий газрын зөрчлийн хэрэг бүртгэх газар дотоодын зэргийн штабтай хамтран дотоодын зэргийн зөрчлийн хэрэг шалгах эрх бүхий албаагч нарт эрх олгох сургалтанд 3 хоногийн хугацаатай сургалт амжилттай явагдаж өндөрлөө. Сургалтанд хамрагдсан нийт дотоодын зэргийн зөрчил шалгах эрх бүхий албаагчдаа ажлын амжилтыг хүсье.